мэдээ үргэлжилж байна. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч ажилтан албан агч нартай холбоотой ёс зүй харилцаа хандлагын асуудал олонний анхаарлыг татсан. Тэгвэл тухайн төвөөр 2 удаа хэвтэн эмчлүүлэгтээ сэтгэл зүйн дарамтанд өртсөн гэх эргэн өөрт тохиолдсон үйл явдлаа ярьлаа. Харин сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын зүгээс дараах тайлбарыг өгсөн байна. За энэ талаарх мэдээллийг сэтгүүлч Алтуяг дэлгэрүүлэх хүрнэ. НТV телевизийн сурвалжлах ухааг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвтэй холбоотой хэд хэдэн мэдээллийг цувралаар бэлтгэж хүргэсэн. Мөн өчигдөр мэдээллийн хөтөлбөрөөр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн 4-р тасгаар хэвтэн эмчлүүлэгтээ ёс бус харилцаа хандлага мэдэрсэн нэгэн иргэний ярилцлагыг үзэгч та бүхэндээ хүргэсэн. Тэгвэл манай телевизийн зүгээс энэхүү асуудалтай холбоотойгоор сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд удаа дараа тайлбар хийхийг шаардаж өнөөдөр тайлбар мэдээлэл авлаа. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс бол улсын тус асуудалтай холбоотойгоор шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Мөн зарим ажилтнуудад сахилгын арга хэмжээ авсан гэдэг мэдээллийг өгч байна. Энэ одоо дүрс бичлэгт орсон эмч эмнэлгийн мэрэгчлэнүүдтэй уулзсан. За холбогдох одоо энэ мөрөөр ажилласан. За сахилгын шитгэлийг бол одоо хуульд заасан сахилгын шитгэлүүдийг бол оногдуулсан байгаа. За мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын одоо энэ тусгай хамгаалтын ажилтнуудын энэ үйлдэлийг бас холбогдох удирдах байгууллагуудад нь бол мэдээлсэн байгаа. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд харилцаа хандлагатай холбоотой мөн хэвтлэн эмчлүүлэгчдийн бид харддаг асуудал үе гардагч өнөөдрийн хүртэл асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Тус төвийн хувьд нийт 16 тасагтай бөгөөд хүүхдийн тасагт хүртэл харилцаа хандлага, эрүүл шүүлт, зодоонуудтай холбоотой асуудал байдаг гэдгийг нэгэн иргэний зүгээс хэлж байна. 2 удаа ихтэж дандаа нэг хүүхдүүдийг аюух нэг буруу хүндэлдэг байсан. Миний хувьд бол намайг нэг удаа өмнө жил орондоо уйжсэн. Ирлээс охин тэр охин нэг амар чимээгүй байсан болохоор эмчнүүд нь аюул зодддаг байсан байхгүй юу. Тэгээд нэг чимээг бол ээж аав нь харддаг байсан болохоор усанд ороход усан ингээд дүүш мөш нь ерөөсөө ажилтдаг. Тэгээд тоол мол нэр нь амт байхгүй гадаа гаруулдаг. Ихсэж байгаа хүмүүс нь ерөөсөө тоодгүй. Тэгээд нэг зодч моддаг тийм их амар гардаг. Тэгээ манай нэг таньдаг гэсэн нэг хүн хурцад ихсэжсэн байхгүй 5 дахь тасагт. Тэр бас аюул амар байсан гэсэн илүү амар. Тэгээд хүүхдүүд ямар зодддог ч юм уу хүмүүс ямар зодддог гэсэн. Ер нь аюу амар газар. Тухайн иргэний хувьд бид зөвшөөрлгүй хүрэх бэлгийн дарамт үзүүлэх асуудал өнөөдрийг хүртэл тус эмнэлэгтээ байдаг гэдгийг хэлж байна. Хамгийн гол нь энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр хандахад өөдөөс нь үл тоомсорсон байдал гаргадаг нь хамгийн амжигтайг хэллээ. Энэ нэмэлт сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийг тойрсон асуудал өнөөдрийг хүртэл намжихгүй байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн эрхийг хамгаалж, эрүүл, аюулгүй, хүнлэг орчинд эмчилгээ сувилгаа авах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тулгараад байна.